Сайн байцгаана уу? Намайг Инхбаатарын Бямсран гэдэг. Би 2014 онд Дорно гэх сургуулийг бага ангийн багшаар төгсөөд 2015 онд Баян Түмэн сумын ажлын гараагаар эхэлсэн. 10 дахь жилдээ багшлаж байна. За одоогоор улсын тэргүүний 5 дахь сургуульд 3 дахь ангийн багшаар ажиллаж байна. Миний арга зүйн давуу тал гэвэл би математик хичээлийг голцлон арга зүйгээ ашигладаг. Математик хичээлийг IQ хичээлтэй хослуулснараа сэтгэх чадварын хурд агчин гэж үнэлэнд өгөндөг байгаа. За тэгээд сүүлийн үед болохоор шинэлэг платформуудыг математик хичээлтэй хослуулан зааж байна. Бага ангийн багш Бямсүрэн нь 2025-аас 2026 оны хичээлийн жилд математик хичээлийн арга зүйгээ сайжруулах зорилготой Clickers платформыг ашиглан хичээл бүрийг сонирхолтой содон аргаар дүгнэлт хийж өдөр тутмын ээлжид хичээлдээр хэрэгжүүлж байна. Сургуулийн хэмжээнд мэргэжлийн багш нарын бүлгээр 3 дугаар ангиудынхаа дунд ур чадварын тэмцээнд ашиглан хэрэгжүүлсэн. Боловсролын шинжилэлд эцэг эхийн үүрэг оролцоо сэдэв дэлтгэлийн уралдаанд сургуулийнхаа багш нартай хамтран амжилттай оролцож илтгэх ур чадвараа нэмэгдүүлсэн. Ур чадвар 2025 тэмцээнд 3 дугаар ангийн монгол хэлний хичээлийг сургуульд анзааж 3 дугаар барь эзлэн бүсдээ шалгарсан. Бүсийн ур чадварын тэмцээнд 5 дугаар ангийн хүн байгаль хичээлийг зааж амжилттай оролцсон. Аймгийн мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаан дээр даалгаврын сан бүрдүүлэх сэдвээр туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. Энэ хичээлийн жилд өглөө бүр 10 минутын уншлага хийж, номын тэмдэглэл хөтлөх, уншиж ойлгосноо зургаар илэрхийлэх, дүрийн тоглолт хийж хэвшилсэн. Мөн ангидаа захин бодлого аян явуулж, анги нийтээр нь амжилттай сайн хамруулсан. Дорнод аймгийн бүтээлч уншлагын аян дэдвхтэй сайн оролцсон. Сар бүр сурагчдынхаа мэдлэг тэлэх зорилгоор хичээл бүрээр ааха тэмцээнийг зохион байгуулдаг. Сургуулийнхаа заа гаргач зэрэгтэй багш нартай хамтран зэрэгтэй багш нарын манлайлал өдрөлгийг зохион байгуулсан. 2024 оноос эхлэн даасан анги бүртээ Монгол уламжлалыг хэвшүүлэн түүнийг өөрийн хичээлийн арга зүйтэй хослуулан хэрэгжүүлж сар бүр уламжлалт хичээлийн ангидаа зааж хэвшсэн байна. Сурагчдынхаа урлаг, спорт сурвалжийг тэгш хөгжүүлж 2025 оны урлагийн наадмаар язгуур урлаг төрөлд Зурагч Баяр 3 дугаар байр, Гоцлол бүжиг төрөлд Инх Чимэг 3 дугаар байр, сургуулийн шилдэг спортлог сурагчаар сурагч инхч нар тус амжилт гаргасан. Дорнод аймгийн бага боловсролын багш нарын дунд зохион байгуулагдсан эрч хүч эерэг хандлага тэмцээний Ос татлалтын төрөлд амжилттай оролцож 3 дугаар байранд эзэлсэн. Жил бүр зохион байгуулагддаг Кенгуру олон улсын уралдаанд даасан анги бэлтгэн 1-2 дугаар зэргийн диплом авч суралцагчдынхаа чадварыг ахиулан ажиллаж байна. Эцэг эхчүүдэд зориулан өөрсдийнхөө бизнесийг нээх, мөн гэр ахуйдаа ашиглах зорилгоор баймны бөмбөлөг хийх сургалтыг зохион байгуулсан. Цаашдын зорилго ангийн сурагчдын бие даасралцах чадвар, бүтээлч байдлыг дэмжих, өөрийгөө илэрхийлэн ярих ур чадварт суралцахад нь арга зүйн талаасаа дэмжлэг үзүүлэн ажиллана. Мөн өөрийгөө хөгжүүлж шинэлэг AI технологиудыг ашиглан бусад багш нартай түгээн дэлгэрүүлж ажиллана.